За сайн байцгаана бичлэг үзэх хүн чинь мэндийг хүргэе. Энэ удаагийн бичлэгээрээ Минаа за хөрөл гушныхаа талаар мэдээлэл хүргэж байна. За гуша хийхээс өмнө Минаа нь бол одоо скендоксийн ойл серумыг хэрэгэлдэг байгаа. Нүрээ сайхан гуйжуулаад цэвэрлэлсэн байгаа. За үүнийхээ дараагаар ойл серумыг дүрхээ орхичихдаг 30-аад минутын дараагаар ахиж нэмж дүрхээд ингээд хийдэг байгаа. За энэ дээр бол 2 дахь дүрхэж байгаа шүү. Гушаныхаа араар сайхан дүрхээд өгчин. За үлдсэн хэсгээ хүзүүндээ дүрхэж өгдөг байгаа. Гуша ихтэй 2 талдаа ижлэгэн тоогоор ижлэгэн даралтаар хийнэ. 7 хоногт ерөнхийдөө 1 удаа, 1 эсвэл сардаа 1-2 удаа хийхэд хангалттай байдаг. За ер нь бол гуашаны тусгаалсан хичээл авчвал их зүгээр байдаг шүү. За тэгээ хөрөл гуаш нь бол айл эрднээсээ энтгэх хятадын одоо уламжлалт эмчилгээнд өргөн хэрэглэгдэж ирсэн эмчилгээний одоо нэгэн одоо ятрал гэх юм уу да. Тийм байгаа. Тэгээд тогоо, шанаг, за янз бүрийн эмчилгээний момбонд өргөнөөр хэрэглэгддэг байгаа. Цусны эргэлтийг сайжруулах үйлчилгээтэй. За нүүрэнд массаж хийснээр нүрийг хэлбэржүүлэх, хаванг буруулах, за нүүрний өнгийг сэргээх, өргөх гэх мэт олон үйлчилгээтэй. За хүрлний давуу тал нь болохоор зэрэг уралд ордгоо антибактери үйлчилгээтэй учраас янз бүрийн ням бактери үржинэ гэж айхгүй. За тэгээд эрүүл мэнд маш өндөр ач холбогдолтой байдаг. За тэгээд хөгшрөлтийг удаашруулж, коллагены нийлэгжилтийг одоо идэвхжүүлж өгдөг, нарийн үрчлэгийн аюулгүй сайн арсны уян хатан байдлыг дэмжиж